За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн хичээлээр гоёлын даашинз буюу ансамбл. За гоёлын даашинз оёр технологи гэсэн хичээлийг үзэх байгаа. За өмнөх хичээл дээр би тэгэхэд ансамбл гэдэг ерөнхий утгын нь тухай бол үзчихсэн. За энэ нь болохоор хамтдаа цуг гэсэн утгатай Франц үгнээс гаралтай бөгөөд тодорхой уран сайхны зохиомжоор шийдэгдсэн нэгэн цогц зүйлийг хэлдэг. Ансамбл нь бол хувцасаа түүний бүрдэл хэсгүүд түүнчлэн түүнийг өмсөж буй хүний үс засалт нүүр будаг гоёл чимэглэл зэрэг нь бол бүгд хамтагдсан шийдэгдсэн шийдлийг хэлдэг. Жишээлх юм бол энэ дээр бол халах эмэгтэй гоёлын хувцсыг авч үзэх юм бол дээл хувцас нөмрөг малгай өсний засалт за толгой зүүсгэл гоёл чимэглэл ээтэй хоншоортой гутал за хацрын будаг гэх зүйлсүүд нь бол хоорондоо төгс зогтсон байдгийг бол бид мэднэ. Хэрв одоо үүний малгайг нь аваад ч юм уу үс засалтыг нь солиход бол энэ хувцсны уран сайхны зохиомж нь алдагдаж халах эмэгтэй хувцс бол биш болох жишээний байдаг. За ансамбл хувцсны онцлог нь гэх юм бол аль нэг хэсэг бүрдэл хэсгийг өөр нэгээр сольж орлуулан хэрэглэх боломжгүй. Ансамблийн бүх хэсгүүд хувцас бүрдэл эдлэлүүд нь нэгдмэл стилийн шийдэлтэй өөр хоорондоо одоо дээд зэргээр зохицсон байдаг. За гоёлын даашинзыг ерөнхийд нь бол 3 хэв маягаар бол авч үздэг. За сонгодог хэв маяг коктейл даашинз, үдшилхний даашинз гэд. За сонгодог нь болохоор энгийн хэлбэртэй. За нүүр царай мөр гар хөлийг тодтогсон, чимэглэл үнэт эдлэлийг тодтогсон, хурим байгууллагын ойн баяр дэлхийд хүндэтгэлийн арга хэмжээнд ихэвчлэн өмсдөг нь бол сонгодог хэв шинжтэй хувцас. За коктейл даашинз гэдгэд нь бол ихэвчлэн чөлөөт баяр ёслолд өмсдөг. Хамгийн төгс сонголт нь бол хар өнгөний өнгөтэй даашинзыг хэлдэг. Гэхдээ заавал хар биш, янз бүрийн өнгөтэй байж ч бас болдог. За үдшилтний даашинз гэхээр маш гоёмсог, тансаг хэлбэр загвартай, чимэглэл нь маш өвөрмөц, уран сэтгэмжийн шийдэл, сонгодог хэв маягийн загвар голдог. Гоёлын даашинзны урт нь мод, загвар, зориулт нь бол тухайн хүний нас, биеийн байдал, за тарган туранхай, биеийн жингээс гэх мэтээс бол шалтгаалдаг. За гоёлын даашинзны зохион бүтээл гэхээр гоёлын даашинз нь дангаараа биш харин малгай буюу толгоон гоёл, нүүр будалт, үс засалт, гоёл чимэглэл, дүүфэл, бээли, цүнх гээд бүгд хоорондоо төгс зогтсон хосолж нэгдмэл ансамбл бүрдүүлдэг. Түүнийг болохоор гоёлын даашинзны зохион бүтээлт гэж байгаа. Би тэгэхэд гоёлын даашинз хийхээр бол одоо заавал ямар эмэг зүүх үү, ямар зүүлт, ямар цүнх, ямар гутал өмсгүү. За нүүр будалт, үс засалт маань ямар байх вэ гэд энэ бүгдийг бол бас давхар бодолцох хэрэгтэй байдгаа гэдэг санааг бол эндээс харж болно. За даавууг эсгүүрт бэлтгэх бол хэд хэдэн арга байдаг. За эндээс одоо харагдаж байгаа нь болохоор энэ хоёр зах эрэмгүүдийн бол хооронд нь одоо нугалж жацуулах байгаа. Одоо энэ нь болохоор даавууга дангаар нь буюу нугалахгүйгээр ширээн дээр дэлгэж тавин эсгүүрээ байрлуулна. Энэ аргыг бол хээтэй даавуугаар эдлэл эсгэхэд бол даавууга давхарлахгүй дангаар нь тавьдаг. За мөн тэгш бус хэмт загвартай хувцсны ар ингэр хормойг эсгэхдээ даавууг дангаар нь байрлуулж бүрдэл хэсгийг нь бол одоо бүтнээр нь эсгдэг байгаа. За хоёр дахь зурган дээр болохоор одоо даавууга хоёр талаас нь уулзуулж нугалаж хоёр энэ хоорондоо давцж байхаар нугалсан байрлалыг харуулж байна. Даавууны энг голын шулуунтай давцаж байхаар уулзуулан хоёр талаас нь өнгөөр нь хавсарч тавина. Энэ аргыг эдлэлийн ар ба энгэр нь битүү эсгэх тохиолдолд бол энэ аргыг хэрэгэлдэг. За одоо энэ зургийн эхэн дээр нь болохоор даавууг нэг талаас нь хөөм үндсэн утасны дагуу нуглан байрлуулад эсгэнэ. Өргөн энтэй даавуугаар эдлэл хийхэд даавууг хэмнэх зорилгоор болохоор энэ аргыг хэрэгэлдэг. Бидний бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг одоо даавууны тавилт байгаа энэ. За өслөг эдлэл буюу хам бэлэн болон тод зурагтай даавууг эсгэхдээ үс болон зургийг нь нэг зүгт харуулж даавууг байрлуулад эсгдэг байгаа.
даавуу күндлэн чигт өнгөөр нь хавсарч тавиад нугалсан ирэмгээс хаашлан нэг талыг нь 180 градус эргүүлж бол тавьдаг. За ташуу эсгэх энэ аргаар эдлийг намирсан хөдөлгөөнтэй хөнгөн болгоход бол хэрэгэлдэг ба бүтэн хагас наран дэрвгэр хормойтой даашинзыг бол энэ аргаар хормоо эсгэхэд энэ аргыг голчлон хэрэгэлдэг байгаа. За одоо энд гоёлын даашинз оёход бол одоо эдгээр 7 оёдлуудыг бол хэрэгэлдэг гэсэн санаагаар энд оруулсан байгаа. За хамгийн нэгдүгээр оёдол бол танаасны оёдол байгаа. За танаасыг тэмдэглэгээсийн дагуу оёод ингэрийн голын шугам руу унгаж эндүүдэх буюу тэр нь юу гэсэн юм бэ? Дотор тал руу дашаа тал руугаа биш дотор тал руу нугалж эндүүддэгэ гэсэн үг байгаа. За хоёрдугаар зургийг тайлбарлах юм бол зах ирэмгийг нь хэрсэн байна. Хэрснийхаа дараа нэгтгэж оёно. Оёсныхаа дараа хагалж эндүүднэ. Оёдлыг хагалж эндүүднэ гэсэн ийм оёдлыг хэрэглэнэ. За 3 дугаарт нь болохоор даашинзны цээжийг хормойтой бэлтгүүсний шугамаар залгаж оёход бол энэ оёдлыг хэрэглэнэ. Одоо өнгөөр нь хавсарж агаад тэгээд дотор талаас нь оёод за тэгээд оёдлын зах ирэмгийг нь болохоор хэрээд цээжин тал руугаа унгаж эндүүддэг байгаа. Хоёр давхраар нь. Тэгж одоо нөгөө бүсгийгээрээ залгаатай палаачинд бол энэ оёдлыг бол нэлээд түгээмэл хэрэглэгддэг. За дөрөвдүгээрт нь болохоор хажлагыг их биетэй нэгтгэж оёод эргүүлэн хөвшүүлж эндүүднэ гэдэг. За энэ дөрөвдүгээр оёдлыг бол ерөнхийдөө цээжин хэсгээр энэ оёдол хэрэглэгдэх байгаа. За хажлагантаа болохоор ингээд наалт наасан харагдаж байна. За тэгээд их биетэйгээ нийлүүлж оёод тэгээд дотгош нь нугалж эндүүдсэн байна. За одоо энд мөрөвчийг нэгтгэж оёод эргүүлэн хөвшүүлж эндүүднэ гэдэг 5 дугаар зурган дээр болохоор энэ бол бүсийг бас ингэж оёдог. Бүс бэлтгэхтэй өнгөөр нь хавсарч агаад оёод эргүүлээд тэгээ оёдлын хоёр тийш нь хагалж эндүүддэг байгаа. За энэ бас бүс оёно. За 6 дугаар оёдол бол сахилгаан товч буюу сахилгаа оёход бол их биетэй хэрхэн оёдог вэ гэдгийг бол харуулсан байгаа. За 7 дугаар оёдол болохоор хормой шулуунтай гоёлын туусыг нэгтгэж оёно гэдэг. Одоо хормойг нугалж оёхдоо өөр өнгийн туус ашиглаж бас ингэж оёж болдог шүү гэсэн санаагаар харуулсан байгаа. За шууд тэр гоёлын туус барихгүйгээр шууд одоо дараад нугалж оёдч болно. Тэгвэл илүү хялбар болно. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. За тэгээ энэ хичээлийн дор комент хэсэгт нь өөрсдөө хийсэн мөртөө хувцсны ойсон зургаа оруулаарай хүүхдүүдээ. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.